Дэлхийг тонслогсон шүүх хурал роман 1973 онд анх хэлэгдэн гарсан цаг үедээ New York Times best-selling листээр номер 1-т явж исэн ийм роман. Гол дүр нь Ноэл Пейж хэмээх эмэгтэй гол дүртэй. Учир нь Сидней Шелдон ерөөдөө Сидней Шелдоны бусад романуудад тухайлах юм бол Master of the Games зэрэг бусад романуудад ч гэсэндээ феминизмыг түгээн дэлгэрүүлсэн, эмэгтэй хүмүүсийг магтан дуулсан, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь статус, улс төрийн шийдвэр гаргалтанд нөлөө бүхий хүчтэй эмэгтэй хүмүүсийн талаар бичдгээрээ Сидней Шелдон алдартай. Үүнийх нь нэг адилаар дэлхийг данслахсан шүүх хурлын гол дүрийн Ноэл Пейжийн амьдралаас сэтвэлсэн ийм зохиолын. Ноэл Пейж Францын Марсель хотноо далайн эргийн бомбон дээр ядуу загасчны охин болж төрсөн хувь заяатай боловч өөрийгөө шинээр нээж Грекийн Афин хот руу нүүж тэнд улмаар кино жүжигчин болохдоо нэлээд алдартай нэр нөлөө бүхий жүжигчин болж өсөн дэвжиж байгаа түүний түүхийг харуулсан ийм роман юм. Өсөн дэвжих хугацаанд тэрээр нисгэгч залууд сэтгэл алдарч улмаар өсөж дэвжиж мундаг хүн болсныхоо дараа хэрхэн анхны хайраасаа болоод алдаа хийж ял аван цаазын ял сонсож байгаа вэ гэдэг ийм түүхийг гоёор одоо бичсэн ийм роман учраас нийгмийн сайн сайхныг дан харуулахгүй бас болохгүй бүтгүй байгаа хэцүү ийм зүйлүүдийг ч гэсэн мөн тусган харуулдаг. Сидней Шелдоны техник бол өөрийн зохиолоо хизээч уншигчтай уйдахгүй, хизээч уншигчд нь романыг нь доош нь тавилгүйгээр ингээд ерөөсөө нэг амьсгалаар хэдхэн өдрийн дотор дуусгах юм хэмжээний гоё бичдэг гэдгийг бол их олон хүмүүс мэднэ. Би зохиолын орчуулгыг нь уншсан ч гэсэндээ энэ техник нь надад мэдрэгдсэн. Яг хэлээр нь уншаагүй орчуулгыг нь уншиж байхад би 3 өдрийн дотор романаа дуусгасан гэж түүний авиас нь бол тийм хүчтэй байх нэ. Грекийн Афин хот бол маш өндөр хөгжилтэй, өндөр соёл иргэншил эртээр үеэс үүссэн ийм газар. Лирийн мод, усан үзмийн мод, ногоовтор, хөхөлбөр, гоё талбай, уран гоё барилгуудын дундах тавчуу, орон зайг мэдрүүлсэн, тэр хотод барьж байгаа үдийн зоогийн амтыг мэдрүүлсэн бүхэл гоё мэдрэмж таашаалуудыг ингэж энэ романаас бол авах боломжтой.